За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мегмар Дорж гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн хуульчин сургуулийн эрх зүйн бакалаврын хөтөлбөрийн талаар та бүхэнд өөрийн туршлага мэдээлэл дээр үндэслээд тодорхой хэмжээний танилцуулга хийх гэсэн. Энэ бол мэдээж зөвхөн сайн дурын үндснээр хийж байгаа. Би сургуульд ямарваа нэгэн байдлаар ажилдаггүй буюу одоо аль биесны мэдээ биш. Хэрвээ та эргэлдэж байгаа зүйл байвал аль биесны ажилтнуудаас нь лавлж тодруулах эсвэл вебсайтн дээрээс нь харах бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр би энэ бичлэг дээр Монгол Улсын их сургуулийн хуульчин сургуулийн эрх зүйн бакалаврын оройн анги болон эрх зүйн ичнээ ангид элсэж орохтой холбоотой тодорхой зүйлсийг тайлбарлая гэж бодсон. Яагаад вэ гэх юм бол намайг анх ороход ч гэсэн миний хувьд бол асуумаар элсэж орё гэж шийдгээс өмнө асуумаар зүйлс нэлээд байсан. Дээр нь ингээд би элсэж орсноос хойш сургуулийн Facebook группүүдэд гишүүн болоод орсны дараа энэ хөтөлбөрийн талаар бас асуусан хүмүүс маш их байдаг. Маш их таарлцсан учраас би энэ бичлэгийг одоо хий гэж бодсон. За хамгийн нэгдүгээр анхаарах зүйл бол эрх зүйн бакалаврын оройн анги болон ичнээ ангийн бүртгэл зөвхөн онлайнаар явагддаг. Хэрвээ би зөв санаж байгаа бол жил бүрийн 6 сараас 8 сарын тодорхой өдрүүдийн хооронд явагддаг. Тэр талаарх мэдээллийг бол бүртгэл цэг, нам цэг, эдүү цэг юм байна гэсэн вебсайтаас харах боломжтой. Энэ эрх зүйн бакалаврын оройн анги болон ичнээ ангид орох хүсэлтийг бүртгүүлэх тэр хүсэлтийг зөвхөн энэ вебсайтаар хийх боломжтой. Бичлэн очих шаардлагагүй, хин нэгэнтэй уулзах шаардлагагүй, бүртгүүлэхэд шаардлагатай материалууд буюу өмнөх бакалаврын дипломын сканерцсан хуулбар болон иргэний үнэмлэхний сканерцсан хуулбар зэрэг бүртгүүлэхэд шаардлагатай материалуудаа бэлдээд тэгээд энэ вебсайтаар бүртгүүлэхэд л болно. Бүртгүүлснийхаа дараа мэдээж шалгалт өгч ордог байгаа. Тэр шалгалт маань бол оройн ангийнхан тусдаа нэг зохион байгуулагддаг, ичнээ ангийнхан тусдаа нэг зохион байгуулагддаг. Бүртгэлийн хугацаа дусснаас хойш 1-2 хоногийн дотор зохион байгуулагддаг гэж би ажигласан. Тэр шалгалт нь ямар хүрээнд авагддаг вэ гэхээр эрх зүйн сорилго гэдэг ном байдаг. Хуулийн холбогдлолтой асуудлуудаар бэлтгэсэн тестүүд байдаг. Тэр номны тестийн хүрээнд ерөнхий агуулгаар авагддаг. Энэ шалгалтанд ер нь бэлтгэхгүйгээр давах боломж тун хомс байдаг. Яагаад вэ гэх юм бол хууль зүйн холбогдлолтой энэ тестүүдийн нэг онцлог ач холбогдол нь ялангуяа хууль зүйн сургуульд, Мойсийн хууль зүйн сургуульд бол тест нь зөвхөн нэг зөв хариутай байх албагүй 2 эсвэл 3 ч юм уу зөв хариутай байх боломжтой. Мөн бүхэл онлайн системээр үнэлэгддэг. Тэр нь ямар учиртай вэ гэх юм бол хэрвээ 2 юм уу 3 зөв хариулттай тест байхад та зөвхөн нэг зөв хариултыг нь дугуулсан байх юм бол энэ нь оноонд үнэлэгдэхгүй буюу тэг гэж тооцогдоод явна. Тийм болохоор энэ тестүүдийг заавал бэлтжиж л давах боломжтой гэж би хардаг. Энэ номыг сургуулиас бас тодорхой зохион байгуулалтаар борлуулдаг байсан. Миний туршлагаас бол бас Монгол Улсын их сургуулийн хуульчин сургуулийн оюутнуудын группт энэ номыг бас зар тавиад хүмүүс авч байсан тийм туршлага байдаг. Эрх зүйн бакалаврын оройн анги, ичнээ анги хоёр юугаараа ялгаатай юм бэ гэж зарим нь асууж магадгүй, гайхаж магадгүй. Ялгаа нь гэх юм бол хамгийн нэгдүгээрт бол эрх зүйн бакалаврын оройн анги нь 2.5 жил хичээлдэг буюу нэг гэсэндээ 5 улирал хичээл ордог. 5 улирал хичээл ордог. Харин эрх зүйн ичнээ анги нь бол 3.5 жил буюу 7 улирал хичээл ордог. Хичээл нь орохдоо эрх зүйн оройн анги нь болохоор даваагаас баасан гариг нэг улиралд 16-7 хоног ордог. Нэгсэндээ өдрийн ангийн оюутнуудын хичээлийн улирлын 7 хоногтой адилхан. За тэгээд хичээл нь дийлэнхдээ өдрийн 2 цагаас оройн 7 цаг хүртэл, эсвэл өдрийн 4 цагаас 7 цаг хүртэл, эсвэл зарим тохиолдолд өдрийн 4 цагаас оройн 8 цаг 50 минут хүртэл хичээл орох тохиолдлууд байсан. Эрх зүйн ичнээ анги бол нэг улиралд бол 8-7 хоног ордог. Мөн адилхан даваагаас басан гаригийн хооронд ордог. Тэгээд хичээл орох
өдрийн цаг хугацааны хувьд бол илүү урт байдаг гэж би ажигласан. Би бас яг нарийн 100% мэдэхгүй байгаа. Хичээлийн хувьд нэлээд ачаалттай явагддаг. Мэдээж би даалтууд, хураалган, багаар ажиллана, бас шалгалтууд өгнө гэх мэтчлэн нэлээд ачаалттай явдаг болохоор үнэхээр яг энэ хөтөлбөрүүдэд элсэж орох гэж байгаа хүмүүс анханасаа ажлаа зохион байгуулад орох нь илүү үр дүнтэй. Тэгэхгүй бол мэдээж тодорхой тооны оюутнууд жишээлбэл хичээлээ сонгоод ажилласаа гарах, эсвэл тодорхой тооны оюутнууд ажил нь салгартах гад бас учраас хичээлээсээ төр завсарлах, чөлөө авах гэдэг ч юм уу гэх мэт одоо сорилтууд тулгарч байсан.